Төрийн ордон. Манай улсын төрийн ордон нийслэл Улаанбаатар хотын төвд Сүхбаатарын талбай хойно байрладаг. Төрийн ордон нийтдээ 35804 хавтгай дөрвөлжин метр талбайтай 4 давхар байгууламж юм. Төрийн ордны урт талд их эзэн Чингис хаан, Өгөөдэй хаан, Хувилай хаадын гэрэл төшөө байдаг. Төрийн ордонд улсын их хурал, засгийн газар, ерөнхийлөгч үйл ажиллагаа явуулдаг. Төрийн ордон хэдэн настай вэ? Бүгд найрамдах Монгол ард улсын засгийн газрын ерөнхий сайд Хээчой Балсангийн шийдвэрээр шинэ ордны барилгын ажлыг 1947 онд эхлүүлж 1951 онд барьж ашиглалтанд өгсөн байна. Мөн төрийн ордонд 1961 болон 1981 онуудад 2 удаа өргөтгөл, харин 1987 онд томоохон шинжилэл хийсэн байна. Хожим 2012 онд төрийн ёслол хүндэтгэлийн өргөө зохицуулахар Монгол төрийн түүхийн музейг олон нийтэд нээлттэй болгосон. Төрийн ордонд их танхим, улсын хурлын нэгдсэн хуралдааны танхим, байнгын хорооны хуралдааны Жанжин дээд Сүхбаатар танхим, их эзэн Чингис хаан танхим, төрийн ёслол хүндэтгэлийн танхим зэрэг 10 гаруй танхим байдаг. Төрийн ордны өндөр 18.7 м. Төрийн ордон дээр дурдсан 12 танхимаас гадна 491 албан өрөө тасалгаатай.